За эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгах мэдчилийг манай тэр хэмбэ нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Амжилт компани захирал Шижир өргөдөн оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За манай тэр хэмбэ нэвтрүүлэгт үндсэн 3 асуулттай байгаа. Би эхнийхээ асуултыг тавья. Та хэмбэ? Та яг одоо үзэгчдэд өөрийгөө хэн гэж танилцуулахыг хүсэж байна? За намайг жаргал сайхны Шижир гэдэг. Одоо энэ нөгөө хуулийн этгээдийн талаас ярих уу зүгээр өөрийнхөө философи талаас ярих уу хамаагүй. Аль нь чамаагүй. Аль нар нь. Аль. За тэгвэл жаргал сайхны Шижир гэдэг Монгол Улсын иргэн Завхан аймгийн Эрдэнэ архин сундарсан. Маань зөвхөн хийж маань зөвхөнийх. Тэгээ айлын том нь доороо 3 дүүтэй. Одоо ихнэр хүүхэдтэй Улаанбаатарт амьдардаг. Өөрөөр бизнес эрхэлдэг. Амжилт гээд компанийг байгуулад одоо 13 жил болж байна. За одоо тийм сэтгэл зүй философи тал руугаа ярих юм бол одоо нэг миний мэргэжил болохоор математикийн багш байхгүй. Тэгээ математикээр олон жил сурсан. 4 жил сураад дахиад 2 жил магистртаа сурсан байхгүй. Тэгэхээр ер нь тийм лог сэтгэлгээ ер нь бусдаас энгийн үнэсэл арай илүү хөгжүүлсэн байх гэж байна. Тэгэхээр юмыг ер нь бодохдоо их сайн олон талын хэлбэраас нь бодож тунгаахтай их сайн гэж өөртөө л итгэдэг байгаа. За тэгээ ээж бурхан шин шүтэн эдийн засгийн улс төрийн үзэл баримтлал бол либерал үзэл баримтлалд итгэдэг. Тийм залуу байна. За манай хоёр дахь асуулт. Одоо хоёр дахь асуултаа тий. Та өмнө нь хэн байсан бэ? Яг одоо өнөөдрийн Шижир болохоос өмнө. Тий. Өөрийгөө зарим хүмүүс нь өөрийгөө олсон гэл зарим хүмүүс нэг бүтээсэн гэл гэдэг шүү дээ. Тэрэн шиг. За түүхэл ярих юм биш үү гэж хэлээд тий. Биш нөгөө баг насаа бол завхандаа өссөн нөгөө 1-р ангид суухаас өмнө. Сургуулийн өмнө. Тий. Утгатай завхандаа. Завхангол эрэг дээр. Тэгээд 10 жилээ болохоор 28 дугаар сургууль. Нийслэгийн. Тий, Баянгол дүүргийн зурагтын хүртэлд байдаг. Үндэсний телевизийн очоод байдаг тэр 28 дугаар сургуулийг төгссөн байгаа. Тэгэл яг л хуучны л яг л ер нь бусдын жишгээр л амьдэрсэн. Одоо бусдын жишгээр л нэг тийм яг хичээлээ сайн илүү сайн яадаг одоо олимпиад тэмцээнд гэсэн. Нөгөө гавл гэж ярьдэн шүү дээ. Тийм тоондоо нэг сайн тийм хөлт байсан хичээлдээ сайн байсан. Тэгээд тэр ч утгаараа тэгээд хөршлүүлээд математикийн багшаараа тоон сайн байсан тоогоор хөршлүүлээ сурсан байх. Математикийн багшаар ажиллаж байсан юм уу? Ажиллаж байсан. Төгсөөд 1 жил 54 дугаар сургуульд ажиллаж байсан. Хороолын эцэст байдаг нэг Эрдмийн ундраа гэдэг төсөлбөр. 54 дугаар сургуульд 1 жил ажилласан. Оюутан байхдаа бол бараг л 4 жил шахуу ажилласан баг. Тэр нөгөө яг төгссний дараа жил 10 дугаар ингээд тэгч 12 биш 10 дугаар ангиж байсан. 10 дугаар ингээд төгссний дараа жил ЕШ гэдэг би болоо. Тэнгүүд ЕШ би бэлддэг байсан баг. Хүүхдүүдийг. Хүүхдүүдийг бэлддэг байсан. Гэтэ нөгөө яг аль бие усаар багш болоогүй ч гэсэн нөгөө хүүхдүүд ЕШ бэлддэг. 4 жил бол ЕШ бэлддэг гэсэн. За тэгвэл Шижир ирээдүй. Шижир ер нь яг ирээдүйд хэн болсон байх хэрэгтэй юм бэ? Зорилго. За одоо зорилго гэвэл одоо яг ойрын хэдэн жилийн хугацаанд. Ойрын хэдэн жилээр нэг за хурдан байж яг энэ чигээрээ маш хурдтай ажиллаж чадвал одоо 3 жилийн дараа ч юм уу. Монголын одоо номер 1 бизнесмен. Одоо өөрөлдөл хамгийн баян, хамгийн том компани, том группийн захирал болно гэсэн зорилго тавьсан. Ажиллаж байна. Бүр цаашаа ирээдүйн мөрөөдөл гэвэл одоо дэлхийн одоо топ 10 компани нэг болно гэсэн
одоо purpose гэдэг дээ шүү дээ. Тэрний нэг болно гэсэн үг хэлцэрлэгтэй. Ямар гоё тэмүүлэлтэй, мөрөдөлтэй юм бэ. Тэр нь амжилт хүсье. За баярлалаа. За шижрэгийн одоо үүсгэн байгуулсан амжилт компани одоо хүрээнд маш олон чиглэлээр бизнес үйл ажиллагаанууд явагддаг юм билээ. Амжилт ньюс одоо сайт дээр цахим орчинд гэхэд амжилт ньюс, амжилт шоп, амжилт циком тэ юу вэ л да тэгээд үзэгчдэд одоо зарим нь бас мэдэхгүй ч магадгүй нөгөө Монголын уран сайхны Мора хүүхдийн киног бас бүтээсэн тий. Ер нь ингээд бизнесийн чинь одоо хоёулаа нууцын талаар яри, амжилтын чинь нууцын талаар яри гэж бодож байна. Тийм. Бизнесийг ер нь анх эхлүүлэхэд бол маш бэрхшээл тулгардаг л да. Энэ бүхнийг ер нь анх яаж даван туулж байв тэрнээс уулзаж. Биш нөгөө их сургуулиуд төгсчөөд. Тэгээ нөгөө 1 жил багшилсан байхгүй. Тэгээ багшиж байгаа хугацаанд бас нөгөө энэ өөрөө бизнесээ эхлүүлсэн. Тэгээд давхар ингээд нэг газар ажиллангаа бизнес хийх юм болохоор ингээд тийм 2 дуулаа өвөл хосооч гэдэг шүү дээ. Яг тэгээ тэх бах гэж одоо маш удаан олон талаас нь бодож байгаа. Тэгээд өөрөө бизнес эрхлээ явсан л та. Тэгээ явсан чинь бүр нөгөө юм багшилтгаас 7 хоног болсон яваад орлого маань бүр бага болоод. Тэгээ бизнес чинь яг нөгөө чаддаг хүн л бол сайн мөнгө олж сайн амжилттай ажиллаж чадахгүй бол тэгээ бүр эргүүлээд өсөөд ядраад өрөнд ороод дуусдаг. Зүгээр ажилч хүн бол зүгээр урдгаа игээл явж явах асуудал байдаг шүү дээ. Бизнесмен сайн ажиллаж исэн ч өрөнд орох аюултай байдаг байхгүй. Өдөржингөө ажилласан ч гэсэн. Тэр яг зөвл ухаалаг зөв бөгөөд бас ухаалаг тэгээ шаргуу ажиллахгүй бол. Тэгээ би эхний 2 жил ер нь бол маш зүйсэн нэг тийм одоо их юм зүгээр багшилж яснаас 7 өндөр орлого олчихсон. Бараг л 2007-8 он гэсэн үг болж таарч байна. Хоёр хагас өсөглөө тэгсэн те. Тэгээ тэрийг гэхдээ яг нөгөө зүгээр юм урам зоригоор биш. Урам зоригоор сэтгэл хөдлөлөөр бол ингээд бүтэхгүй байна гэж гутардаг ч юм уу те. Ундаг ч юм уу тийм биш. Сэтгэл хөдлөлөөр айл болох юм тандахгүйгээр логикоор за ингэж яваад дараа нь би ийм өөр ингэсэн чадвартай те. Маркетинг, менежмент, санхүү, стратеги юм чадвартай болоо тэгээд би ингээд өөдөн татаад ингээд явна гэсэн итгэл өнөмшөлтэй. Лог сэтгэлгэр их маань хандаад тэр нь баг багаар ингээд сайжирсаар гал. Ер нь бол ингээд одоо нэг юм arithmetic processor 2-ын систем одоо 2 4 8 16 гэдэг шиг тийм. Эхний тэр өсөлт бол маш удаан байна. Тэгээ сүүлдээ ингээд аян дамны чадварч өссөн, хөрөнгө өссөн тэрхээрээр ингээд бизнес амжилт бүр ингээд хүмүүст харагдах юм сайн болоод ирсэн. Бизнес гэдгийг ер нь хэр баргийн хүн бас хүссэн болгоно хийгээд идэг эд биш юм шиг санагдчихэв. Одоо бизнесийн одтой хүн, одгүй хүн гэдэг тийм. Жишээ нь би одоо бизнесийн одгүй гэж өөрийгөө тооцдог л доо. Оролдож үлдсэн жижигхэн юм тэгээд нэг л болж өгөхгүй тэгээд байсан бэ тийм. Тэгэхээр шижрээ бол ер нь бизнесийн одтой юм болов гэж бодож шээ. Бизнесийн хүмүүс ер нь одтой одгүй гэж ярьдаг л да. Гэхдээ яг өндөө бол тийм од гэдэг юм баг ингэж ярих нь буруу бах. Тэрсэн зүгээр яг хэдий их ухаантай, хэдий их шаргуу ажиллаж байна. Шаргуу ажилласнараа заавал амжилтанд хүрнэ гэсэн үг шүү. Ухаантай шаргуу аль алийг хослуулж ижил амжилтанд хүрэх байх. Тэгээ тэр амжилттай бусдаас илүү амжилттай байгааг нь хүмүүс л одтой байна гэж хэлээд. Түүнээс бол нэг тийм АЗВ гэдэг ч юм уу тий. Эсвэл нэг юм хүмүүс өрөвдөд ч юм уу. Эсвэл гинт онгод н ороод гой шүлэг өчтдөг шиг тийм онгод н ороод бизнес чинь гэж бол байхгүй. Баян шаргуу. Одоо ажиллаж ижилээр нь амжилттай байна. Тэгэхээр ер нь яг бизнесийг хэдэн наснаас эхэлсэн гэсэн үг вэ? За наач их асуулт байна. Ингэж хариулж болох юм. Бүр нөгөө бидний үед ч ер нь амьдрал амар хэцүүсэн шүү дээ. Тийм. 2000-ад оны үе юм уу тийм ээ? Нөгөө шилжилтийн үеийн үед болохоор нөгөө энэ одоогийн шиг юм машин зэн хоол моолын тансаг байгаагүй шүү дээ. Тийм. Талах хэдэл тэгэл. Бараг масл эсэн чигэртэй талахтай айлчин бараг баянда орж ирсэн. Тангарал.
Бидний үчи нөгөө бид нар чи ундаа зардаг, сүү зардаг, тэгэл бөөх мөх зардаг тийм байсан шүү дээ. Тийм. 3 дугаар ангиасаа тэгээд маах толгойд байсан. 3 дугаар ангиасаа ундаа зарж ирсэн байна. Тэгээд тэн дээр бол тэрийг одоо анх бизнес эхэлсэн гэх үү одоо юу. Тийм бас л тийм шүү дээ тэр чинь тий. Ундаа зарж ирсэн байна. Тэгээд 10 жилдээ бас сүү зардаг байсан байгаа. Сүүгээр бас овоо мөнгө олдог байсан байгаа. Малтай юм уу танах тий? Гүү. Зүгээр нөгөө юунаас вокзал дээр сүглийн эрт бүр 5 цагаас очиж сүү авдаг гэсэн. Тэгэл нөгөө сүүгээ ингээ барайл. Сүү аваарай гэж ойлголоо яваад байдаг шүү дээ. Тэгж явдаг гэсэн. Тэгээ яг нь бас ангийн хүүхдүүд хуулуулж энэ төр бас мөнгө олдог байсан. Хинчээ. Тэрийг одоо бизнес гэвэл одоо бүр багасаа л гэх юм уу. Зүгээр яагээд оюутан болоод нөгөө хүүхдүүд дие шүтдэг гэсэн шүү дээ. Тэрийг бас бизнес гэж үзэх юм бол одоо оюутнаас эхэлсэн гэх юм уу. За ажлаа их сургуулаа төгсчөөд яг компани оглоо явсан гэхээр яг тэрийг бизнес гэх юм уу одоо. Алийг нэг бизнес гэх юм одоо. Энэ үе шаттай л гэх юм уу. Тийм. Ер нь бол юу юм бэ? Би бол 3 дугаар ангиасаа эхэлсэн л гэж тооцох юм байна. Тэгвэл мөр чи баг мангар олон жил л та. 20 жил одоо баг хийж байгаа юм. 3 дугаар ангиасаа. Одоо юу яд нь штэ. Ямар ч одоо нэг өөрийн чинь бол давуу тал нь бол юу юм бэ? Математик. Хөлгөө ухаан, IQ талаасаа. Тийм. Яг бизнесийг яг тийм хүмүүс хийх хэрэгтэй юм болоо яг юм. IQ өндөртэй гэдэг юм уу те? Бизнесийг ер нь бол яг нэг тэгцэн тийм ойлголт бол байхгүй гал та. Маш олон хүчин зүйлээс хамаардаг байна. Гэхдээ нэг ойлголтын дээр би бол эсэргүүцэд байр суурь нийлдэг байгаа. Ягаад гэвэл нэг тийм за нэг л онцор дүүхтүүд ер нь ирээдүйд ер нь зүгээр нэг муу явдаг. Бараг муу сурж ирсэн бизнесийгээд амжилттай яваад тийм тэргээ. Тиймэрхүү яриа яагаад идэх вэ? За тиймэрхүү яриа болохоор нэг тийм за яг нэг жижигхэн төвшний тийм нэг одоо худалдаа идэх ч юм уу тийм нэг дэлгүүр ажилладаг ч юм. Тиймэрхүү хүмүүс бол яг муу сурж ирсэн ч яг бизнесийн болоод байгаа. Бүр ингээд тийм өөр том стратеги менежменттэй бүр юм групп компани засаглалын үед тийм өөр ингээд олон улсын зах зээлд өрсөлдөхөс тийм хүмүүс тийм бизнесмен болохын тулд заавалжгүй өндөр мэдлэгтэй, өндөр боловсролтой. Тэгээ бас дээрэс нь байнгын өөрийгөө хөгжүүлж сурч идэг тийм хүн. Маш өндөр боловсролтой, маш шаргуул, ухаалаг хүн бизнесмен, мундаг бизнесмен болно. Гэхдээ тэр хувийн характер нь бол тийм чинь одоо маш сайхан ярьж мэрдэг тийм өөрийгөө илэрхийлэх чадвартай ч юм уу. Эсвэл аюу гоё илдэг хайртай. Эсвэл хүн харьцагч юм уу хараар гэсэн. Эсвэл амар ууртай ч юм. Характер нь тэр нь бол янз бүр байд юм бэл. Шижрээ ямар? Ер нь бол ууртай талтай. Ууртай юу те. Тэгээд их яриа бол биш. Тэр нэг тийм төрөлхийн гэх юм уу? Тэгээд тэрийг гэхдээ нөгөө яг уурлага ингээл дарах, янах тэр бол нэлээ анхаардаг л та. Ер нь жоохон юу нөгөө твдүү юу? Твдүү гэдэг бас. Твдүү гэдэг арай жоохон онцгой хэлээд байх юм жоохон. Яаруу гэх юм уу те худтай гэж хэлвэл бас гоё юм. Зөв. Би яг тэр утгаар нь харин тэгэж асуусан. Хурдтай байхгүй бол тэгэл ер нь бол миний зэрчим нэгдүгürt бол хурд байх хэвээр. Маш хурдтай хөгжиж ер нь амжилттай байна. Тэгэхгүй ингээ зогсонгүй байна гэж ер нь бол унжаагийн хэл байна. Тэр яг амьдралын чинь яг гол зарчмыг чи асуух гэж байсан. Өөрөө хариулчлаа. За одоо нийт хичнээн ажилтнтай лээ. Бүх салбаруудыг нийлээд гэж 100 дөнгөж гарна л. 110 хүрэхгүй л. Энэ хүмүүсийн яг ингээд удирдлагаар хангаад одоо удирдан зохион байгуулна гэдэг бол мэдээж маш өндөр ур чадвар бас шаардна тийм үү. Янз бүрийн ааш характертай хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь би энэ удирдагч хүмүүсийг одоо нэг манлайлагч байх үднээс одоо яг ямар арга барилаар ингэж хүмүүсээ удирдах юм бол гэдэг.
зүйлээ тавих гэдэг. За жөөр нэг хүний нөөцийн л нэг том сэдвэлтэй нэг бүр яриа л тийм. За ямар ч юм надад нэг тийм өөр нэгэн арга барил бий болчиход байгаа ер нь бол. Тактик. Тийм арга барилтай нэг хүмүүстэй ажиллах тийм. Гэхдээ одоо бол арга барилтай болсон хүмүүстэй ярьдаг, зөвлөдөг нэг тийм ажлын хэлбэр маягтай болсон байна. Тэгээ бас тэн дээрээ бас нэг програмчлалыг гэсэн ашиглаж чаддаг байна. Одоо нэг компани ERP систем гэж байдаг. Тэр нь болохоор ингээд ажлынхаа төлөвлөгөө, үүрэг даалгавар, зорилго биелтгэл, цалин байлан бүх юмыг ингээд програмаар ингээд хийгээ явуулдаг. Ийм хийгээрэй гэл. Ийм хийя гэдэг би санаач болно, манай ажилтсан санаач болно. Тэгээ ингээд хариуцсан одоо манайх ингээд салбар компани болго хариуцсан захиралтай байдаг. Тэгээ одоо бараг л захирлуудтайгаа л ер нь ярьж байна. Тэгэхгүй л ингээд ажилчин болгонтой харьцан мэдээлэл одоо бүр хөндөр. Миний одоо биологийн цаг хөрөхгүй. Яг үнэ. Тэгээ тэрийг яг захиралтай туулж ярьцж байгаа. Тэгээ дээрэс нь ажилчдын нөгөө үйл ажиллагаа төлөвлөгөө энтрийн бол систем дээр бүгдийг хараал явчихна гэсэн. Ер нь маш сайн дата мэдээлэл бүх үйл ажиллагааг бол одоо бүгдийн сайн харж яадаг гэсэн, хянжаадаг гэсэн. Маш бүх одоо яг энэ сард ичнээ дөрөв болох юм тий. Ичнээ ийм ажил хийх юм байна. Энэний төдөө байгаа юм, энэ болохгүй байгаа юм, энийгээ дахин сайжруулж байгаа. Эсвэл ийм төлөвлөснөөс ийм дахин шинэ ажил хийж байгаа гэдэг чинь бүх тэр датаг ингээд одоо ч нөгөө технологи өгсөн манайх ч өөрөө IT-ийн суурь өндөр өссөн компани болохоор бүх юм програмчлсан болохоор тэр их харж хянах таам болт. Хин чадж байгаа болохоор тэрийг гоё удирдах боломжтой. Энэ бас хүмүүс бас энэ юуг бол үлгэрлж авахд бол хэрэгтэй л байна тий. Ер нь гайгүй томоохон компаниуд ер нь бүгд ийм системтэй нэвтрүүл хийсэн байдаг. Нийт хичнээн салбар. За 10 компанитай. Магадгүй хүмүүс одоо энэ яг ямар бизнес эрхэлдэг хүн юм болоо гэж бас гайхаж магадгүй л дээ. Тийм товчхон хэлцэх юм. За товчхон нэг нөгөө математикийн багш мэргэжилтэд байж байгаа. Тэгээ энэ IT-г бол бие дааж сураад тэгээд анх бол юм IT-ийн компани, вебсайт хийдэг компани болоод дараа нь өөр ингэсэн вебсайттай болъё гэдэг амжилт.com-оор ажиллаулаад дараа нь видео реклам хийдэг болоод дараа нь тэрийг заадаг юм академитай болсон баг. За дараа нь онлайн худалдааны дэлгүүртэй болсон баг. За дараа нь 10 жилийн дараа нь уюутай болсон. Google Tech-ийг хийдэг болсон баг. Студитэй. Тий, амжилт анимашн студи. Mora гэдэг Google Tech-ийг хийж. Тий. Монголын анхны 3D бүрэн хэмжээний 3D. Одоо 100 гэдэг онлайн Google Tech. За тэгээд энэ төхүйтэй хамтраад ер нь манайч нөгөө нэг юм маш олон програмистууд графикч нар хэрэг болдог. Тэгээд энэ төхүйтэй холбоотой байдаг. Энэ төхүйтэй хамтраад юм энтхийн салбар сургуулийг энд оруулж ирсэн байна. Одоо Индра институт гэдэг энтхийн сургууль гэдэг ажиллаж байгаа. За хүний нөхцлөөр нь хамгийн гол дутагдал. Энд одоо манай салбар болохоор дан хүнээр л явдаг салбар байхгүй. Тэгээд дараа нь 10 жилийн сургуульд болсон байгаа. За тэгэл одоо бол тэгээд энэ амралтын газар Гуан центр гэл. Маш олон салбар байна. Энэ бүхнээ ер нь яг одоо нөгөө юу гол нэг салбар хэлсэн. Хэвлэл мэдээллийн амжилт нөөс гэдэг энэ хэвлэл мэдээллийн. Биш одоо нэг сэтгүүлч аяг бол найзуудтай. Одоо бусад програмч ч юм уу графикч нэг тийм юу хүмүүс идэх байхгүй. Нээлттэй биш. Тэгээ би өөрөөс нээлттэй биш. Тэнгүүд эднэр ч бас нээлттэй биш болохоор ингээд нэг тийм хоорондоо connection контакт аяг юм. Тэнгүүд аяг олон сэтгүүлч найзуудтай яг хэвлэл мэдээллийн компанитай болохоор тэгээд нэртэй. Яг одоо энэ бизнес санаануудаа ер нь яг хаанаас олж харж ингээд үргэлжлүүлээ яваад байгаа юм бэ? Нэг сэтэл төрөндөө тий. Мэдээж аливаа юмыг эхлэхийн тулд тий. Нэг юм ингээ хийгээ явж хахад урган гардаг баг. Жишээ нь одоо вебсайтыг явж байхад өөр ингэсэн вебсайттай бол дандаа л хүмүүст ижих өөр ингэсэн вебсайт ажиллуулъя гэж бодож байна тий. Тэгээд вебсайт ингээ явж байхад хүмүүс ингээ хийлгэж хахад бас давхар видео реклама хийлгэе гэхэнгүүт би
бид реклам өөрөө сураал хийж байгаа. Тэгээс үлдээ олон хүмүүстэй болол. Тэгэл тэднэрийг бүр олон хүн авахын тулд ажилд авахын тулд тийм хүмүүс ховор байгаа хгүй манад нөгөө нэг тийм боловсон ч юм муу байдаг. Тэгвэл тэрийг сурах хэрэгтэй болоод. Ингээ сургаж ажиллаж яснаа бүр юм академитай болоод гэж байна тийм. Сургалтын төвтэй болоо гэдэг чинь. Ингээл ингэж явсаар байгаа л. Ер нь яг энэ амжилтыг чинь гол нууц нь юу гэж хэлэх вэ? Гол нууц нь уу? Тийм. Гол нууц нь нууц шүү дээ. Нууц болох тэр нууц тийм ээ. Ер нь бол нэг тийм ганц хувганд багтаагаал хийчих тийм нууц л байхгүй. Зүгээр л ингээл үхтлэл шаргуул ажиллах юм. Одоо энэ чинь нөгөө юм маш том амбиц ингээд том зорилго байгаа шүү дээ. Тэрийг маш системтэйгээр маш нарийн төлөвлөгөөтэйг ингээд харахад бол маш хурдтай ажиллах байгаа. Угаасаа тийм асар их нөөц тийм хөрөнгө оруулалттай байхгүй болохоор байгаамаа маш зөв инженертэй маш шаргоо бөгөөд тийм хурдтай ажиллах хэрэгтэй болчихж байгаа. Ерөөсөө л хурд шаргуу. Тэгээ ухаан тийм ээ. Тэгэл өөр бас хамгийн гол хүчин зүйл нь шүү. Тэгээ өөр хүчин зүйлүүд зөндөө нийлүүлж байгаа. Тийм. Энэ их ажлын хажуугаар ер нь гэр бүлтэй хэр их цаг зарцуулдаг вэ? Гэр бүлтэй тэгээ амралтын өдрүүдийг бол зарцуулна. Яг бүрэн зарцуулж чадах уу? Амралтын өдрийг одоо гэр бүлтэй жигчтэй одоо нэг яан штэ. Манай хоёр хүүхэд маань сургуульд ерхий боловсролын сургуульд өгдөг. Манай сургуульд өгдөг. Тэгээ хүүхдийнхээ боловсролд анхаарна та. Өгүүлбэртээ бодлогоо бодож гинөө. Үлгэрээ уншиж ярьж гинөө гэлтэй. Зохион бичлэг хийлгэн. Англиар уншуулж яриулна. Энэ дээр нь л амралтын өдөр анхаарна. Наад жишээл гэр бүлийн хүн ямар ажил хийх юм бол? Манай хүн болохоор ингээд ер нь над туслал. Туслах. Тий. Яг тийм. Онлайн дэлгүүрийг бас нэг дэлгүүрийг нь бүр харьцдаг байгаа. Бас юм офлайн дэлгүүр байдаг байхаас. Офлайн дэлгүүр гэдэг нь юу? Офлайн дэлгүүр нь зүгээр юм уламжлалт дэлгүүр гэсэн. Зүгээр ингээ хаалгаар нь ороод. Ордог Зүгээр 8 нэрийн 6 нэрийн дэлгүүр гэдэг юм шүү дээ тийм гэр ахуйн дэлгүүр гэдэг байна. Гэр ахуйн дэлгүүр. Зөв. Ер нь хүүхдүүдээ ямар хүүхэн болоосоо гэж боддог вэ? За маш чухал асуулт байна тий. Өөрөө бол ингээд амжилтын төлөө бүр айгүй өндөр зорилго мөрөөдөл тавьсан явж байгаа. Хүүхдүүдийн хувьд. За хүүхдүүд бол ямар ч нэг юм бусдад одоо нэг тийм гай болохгүй. Нэгдүгээр бусдад гай болохгүй. Тэгээ өөрийнхөө эрхчлөө өөрийнхөө одоо нэг юм хүсэл мөрөөдөл зорилгоо яг тэрийнхээ төлөө тууштай байдаг. Тийм л хүн болоос авчихдаг. Хүмүүс бол гэхдээ яг хүүхдүүд маань математикийн багш болвол их баярлна. Гэтэл бол би тэг гэхгүй тэгээд тулгын шаардахгүй. Одоогоор бол хүүхдүүд маань бол нэгэн ч математикийн багш бол ихгүй болоо. Арай өөр сонирхолтой байгаад байна уу тий? Тий, шал өөр. Манай том маань тогооч болъё гэдэг. За. Манай том амжилт гэдэг ш. Яасан гоё. Тий, компанийн нэрээр нэрлсэн. Эхлээд компани авах дараа нь үүтэй болсон. Дараа нь. Тэгээ манай дунд охин маань болохоор одоо энэ эмч болно, бас дээрэс нь жүжигчин болно, дуучин болно гэх юм. Надагандаа тэгээд юм. Аль нь болох хоёулаа болох юм гэдэг юм болсон. За. Ер нь одоо яг ингээд өөр шиг чинь бас ингээд өөртөө айгүй мундаг том зорилго тавьчаа тэрэндээ гэтээ зориг гаргаж алхаж чадахгүй залуучуудтай хандаж юу гэж хэлэх вэ? Би бол өөрөө чинь бол манай энэ Монголын залуу үеийн төлөөллүүдийн лидер гэдэг тодорхойлтыг бол өгч юм л та. Тэр утгаараа энэ залуучуудтай бас зөвлөгөө өгөөч. Бизнес эрхлэж байгаа залуучуудад зөвлөгөө өгөх юм тийм. Тий, бизнес эрхлэж байгаа байж болно. Эсвэл зүгээр ер нь энэ манай залуучууд ийм баймаар байна байдлаар ч бичвэл шүү дээ. За ямар ч нэг тийм бизнес бол тийм амархан зүйл бол биш. Гэхдээ бизнес бол тийм бас муухай зүйл ч биш тийм. Огт боломжгүй зүйл бас биш тийм. Боломжгүй бас тийм сайхан гоё тийм ад жаргалсан мэдрэмж тэндээс. Ашиг орлого олно. Тэрнээс гадна бас гоё кайф ад жаргал нь. Одоо чинь хүн $5 сая
орлогосоо дээшээ ингээд тийм юугаа мэдрэх болдог гинэ. Мөнгөний Үнцэн юу вэ? Мөнгөний тоог нэг анхаарах байдаг гинэ. Одоо юу хүндээ мөнгнөөс авах тэр кафе. За одоо 5 сая $100 боллоо гэдэг ч юм уу тийм. Тэр мөнгөө өсгөх гээд тэрнээс илүү нөгөө тийм хийж байгаа тэр үйл ажиллагаа процесс бизнесээсээ гоё бүтээлээсээ кап авдаг гинэ. Тэгэхээр яг бид дөнгөж эхэлж байгаа хүмүүс бол мэдээж 5 сая хүрээгүй бол мэдээж кап өгнө. Тэр бүр 5 сая гараад ирсэн тэр мөнгө юу юм бэ гэдэг нэг ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Мөнгө чухал биш ээ гэдэг шиг. Тийм болно. Тэгэхээр бизнес бол аль аль нь ашигч кап өгнө, бас ажиргалын кап өгнө. Тэгэхээр тэн дээр нэг тийм 100% л 100% бизнестэглээ оюуна зориулах хэрэгтэй. Тэгэл шантрахгүй байгаа хэрэгтэй. Явандаа тэгэл чи одоо ямар ч боловсралтай, ямар ч одоо завхных хичээл нь хаанхыг хичээл нь тий. Өдөөнийх хичээл нь хамаагүй. Суур хөрөнгөжөөс хамаахгүй тэгэл шантрахгүй яваад тахтай энэ да болноо. Тэгээ байнга өөрийгөө хөгжүүлээл байнга. Тэг маш олон хүчин зүйлээс хамаардаг болохоор ингээл тэр бүгдийг тооцоолол тэр бүгдийг суралцаал даваал тисэл явж байгаа хэрэгтэй. Тэгээд их хариуцлагатай зүйл болохоор зөвхөн өөрийнхөө төлөө биш нөгөө бусад хүмүүст бас цалингийн өгөн тий. Тэр өслөөр маш хариуцлагатай болчихж байгаа. Тийм хэрэглэгчд бас гол нь маш чанартай бодит юу үр дүнтэй тий. Тийм хэрэглэгчд ажилчид бүх нь л яв. Тийм олон юм хариуцлага хүлээж байгаа болохоор зөв амьдрах хэрэгтэй болчихж байгаа тий. Тийм. Ядчил өвдөж болохгүй байх нь шүү дээ. Өвдөж юм уу би дам борчих нь тий. Эсвэл өхөж болохгүй л байна шүү дээ. Тийм маш шаргуул ажиллах хэрэгтэй. Зүгээр бизнес биш зүгээр юм залуучтай зөвлөйгөл цөөн тооны юм залуучууд ингэж байгаа байхгүй нэг тийм. Бусдад лайрхаад байгаа байхгүй. За одоо хөрсөх ч юм уу тийм. Төрөөс намайг дэмжихгүй байна гэдэг ч юм уу тийм. Эсвэл одоо энэ хамт ажиллаж байгаа хүмүүс над муухай харцлаа. Эсвэл ер нь бусдад буруугаа гэдэг. Бити тэгээч. Тэгэх юм бол ингээд тийм чамаас өөрөө ч юм хүч, өөрөө ч юм зориг тэмүүлж буурнаа, багснаа. Бусдууд одоо юу гэж чамаагаа далчихгүй л болж ингээд байдгаар өөрийнхөө бүх хүчээ дайшлах хэрэгтэй. Тэгвэл чи аяндаа хүчтэй бол аяндаа ухаантай, аяндаа өөртөө итгэл чинь нэмэгдээд явна. Гэж зүйлээ даа. За энэ сайхан зөвлөгөөгөөр өнөөдрийн ярилцлагыг ингээ өндөрлөе гэж бодож байна. Уул нь маш олон зүйлийг асууж, маш олон туршлагаас ч их зүйлийг хуваалцъя гэж бодож байгаа боловч манай одоо нэвтрүүлгийн цаг хугацаа бас хэмжээ хязгаартай. За манай үзэгчид бол ямар ч байсан шижрээ гэдэг үнийг тийм ээ тодорхой хэмжээгээр хинбэ гэдгийг ойлголтыг бол авсан гэдэгт найдаж байна. Тийм танд манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж олцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Тийм мөрөөдөлтөд хүрэх тэр сайхан мөрөөдөл чинь биелэх болтугай гэж хүсэе. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ анхаарал тавьсанд баярлалаа баяртай.